би одоо Бүрсрогт Алтанцэц гэж Булган аймгийн Сайхан сумын хүн байна. Би яг залуу байхдаа Булган аймгийнхаа Сайхан сумын Сайхан овоогийн нүрсний уурхай гэдэгт ажиллаж байсан. 16 настайгаас 25 нас хүртэл уурхад ажиллаад. Тэгэл наашаага Эрдэнэтэд дээрэл 76 7 онд Эрдэнэт дээрэл Эрдэнэтийн 35 дугаар азад кондуктор хийж байгаа л. Тэгэл энэ хотод орж ирсэн дээ. Динжи мянга хар зах гэж байж хахад л эхэлж гарч ирсэн шүү дээ. Тэгэл автобусны бодлууд дээр гардаг гэсэн. Тэгээ анхандаа гарахтаа их ичдэг байсан юм өө. Тэгэл жаахан чичрээл 20 мөр чинь жаахан салгалал чичэр хүний урдаас арч чадахгүй. Анх гарахтаа жаахан тийм жаахан санд руу одоо тийм твдүү тийм л байдаг гэсэн. Өөр анх би ерөөсө багшийн хөгжмийн анги надад манай тэр захирал одоо тэр Алтанцэцэгт одоо тэрийг өг гэж надад тэр багшийн сургуульд надад хуваарсан. Тэр нь шалгалт авахдаа сонсгол ирээтэм авдгийн байлээ. Тэгээ сонсгол ирээтэм дээр нь тэнцсэн. Тэгэл багш нар ч анх хэлээд булаасалтаад байсан. Сүүлд нэг сарын дараа нэг том цагаан хуудас барьцсан. Нэр дуудадсан чи миний нэр тэн дотор нь байж байгаа юм да. Тэгээ хасагдсан. Хаалганыхаа улсуудыг оруулах гадал ассан юм л дээ. Нэг хүн өртөө байсан юм л да. Тэгээд манай оронд нь тэр гармон хөгжим авсан юм л да. Тэгээд надад сурна гэж яаж мэдвгүй. Зүгээр л манай аавын дүүн гээд нэг ах маань байсан зайлвал нэгтлэн хитг. Тэр ах маань тоглоол урталт нь би ингээл хараад ингээл суугаад идэг. Ингээл ажиглал ингээл товчин мөчин тоолоо за тэдгээр товчин дээр нь тэгж дуу хилдэг юм бэ гэдгийг эхлэлийн харж. Тэгэл эхэлчих юм бол өөрөө явчих юм чи. Тэгэл анх эхлээл ганди мод 5 настай хата хөгжмөд аахгүй хоёр өвдгөн дээр сүгд жойлоо ингэж өвдгөө нугалж суучж байгаа л эрүүгээ тавьж байгаа л. Тэгэл ганди модыг оруулсан болоод сүүлд нэг гуны өвөр хуграмаар. Тиймэрхүү дуунуудаар би эхэлж ирсэн. Тэгээ сонсголоор. Тэс нот ус аач мэдхгүй шүү дээ. Хүний тоглож байгаа аян сонсцсон бол зүгээр сонсголоор тоглоно. Гадаа тоглодог ч гэсэн бас монгол хүн юм чи монголынхаа ямиг л өмсгөмсөл гэж боддог. Аль чадах ятгаар өөрийнхөө хэр хэмжээгээр ард түмнээ баясгач. Энэ дотор ч одоо хүмүүс ярьж штэ одоо ард түмэн бид нар одоо үнэтэй юм үзэж чадахгүй. Гадуур одоо тэр үнэтэй юмнуудыг үзэж чадахгүй чинь бид нарт одоо энэ л одоо сайхан байна. Юм үнэтэй тэгэл ерөөсө их хэцүү штэ өөртөө тэтгэвэр бага авна тэгэл цалин бага хэцүү штэ. Тэгэхээр ч одоо аргагүй штэ. Тэгээд одоо тийм ажилгүй ус ч одоо яг удаа гадаа явж захтаал жилүүтэй яг харах нь харна. Хандуу хүн үз өгөхгүй нь яг тэгээд өөрсөн сонсоод явж яг гэж л би боддгийг. Аага багтаасан та сууг арга барахтаа сууж штэ. Бидний тэтгэврийн мөнгө хөрөлцөхгүй байна. Одоо ер нь анхдагч хөгжимтэй яг гарч байгаа улсууд бол тэр хоёр өвгөн гарч явах надыг аюулж яхад хоёр өвгөний гарч явахд би энэ хоёр хөгшөнтэй нэг хамтрах юмсэл гэж боддог гэсэн. Уул айгүй гой тоглож байгаа тэд нар сайхан дуулчих байгаа. Нэг л бид нар хамтарсан да. Хамтарсан. Сайхан хоёр аккордеон тоглодог хоёр хүн байсан. Тэгээ яах вэ? Хоёулаа тэгэл бурхны оронд явчихлаа да. Тэгээ ганцаараа ингээ яваад байхаар бас эллиг барина. Ингээ сууж яхад цүнхтэй мөнгө аваа явчих. Зарим нь ирж шүүсамаа янз бүрийн одоо муухай үг хэлнэ.
Хажууд ирж малгаагаа дээш нь харуулчихад хажууд хуурхаа хөлгаар тэр протесттэй хөлмөлөө гаргаа суучна. Тэгж илүүгээр нь. Гэхдээ зарим нь штэ үнэн хүү хөрх юмтай ядарсан бас иргэд байгаа. Зарим нь болохоор тэгж гуйчгаад ард нь арх уучдаг. Яс ингээ хараад явдаг юм л да. Голцуул нэг нарк байгаа. Гүн хараад ахад. Ерөөсөө тэр юмдаа яг амьдралдаа зөв зарцуулахгүй. Амьдрах гэсэн хүн байна. Ажил хийх гэсэн хүн ч гэсэн байна. Тэгэл 8 аягаал үрхэмтэй хөөгд дугдал цагтаа нартай зэрэгцэл хөөгдөл одоо тэгэл энэ ширхгээ одоо энэ жижиг 8 хийгээд штэ. Энэ чинь одоо бүр ядарсан усуудын л юм штэ. Томыг авч чадахгүй штэ. Цаана өрх толгоос эмгтээчүүд байна, хөгшчүүд байна тэтгэврийн. Тэгэл одоо тэр хилмил тавьдсан ингээ сууж ин хөрхи айгүй өрөвдөлтэй. Тэр настай тийм хөгшин манай ээж шиг аав шиг улсуудыг ингээ яхаар би өрөвдөдсөн мөнгө өгдөг. Амбул хоёулаа одоо хөгшин бит хоёр л байна. Ядарч байна. Бүр хатаж өглөө. Яг хуу их чин залуудаа яг хуу нөхөрт гараад одоо тэгэл 3 хүүхэдтэй болол нөхөр маань одоо тэгээд бурхан болцсон. Тэгээд түүнээс хойш миний 2 дахь амьдрал та залгсан. Одоо яг хуу сайхан хантай би одоо ингэж явж гэн хоёлоо адилхан хөшөрцөн гэж явж ирлээ. Гэж тэр үгний зоон руу чадлан чихээ үгийн шахтаа болж гэртээ ирээд. За чихээ боловсон юм биш нэ тэгээд аргалан даяаж хийж бодож тэгээд болцсон юм байна гэж болох байлгүй. Тэгэхээр бол гэртээ бас зүгээр сууж чадахгүй. Гэж суугаад харсан. Ястаа улам бие чигнаал улам өвчин яриад тэгж ингэж өвдөн ерөөс бие чигнаал нэг өвчин яриад тахын тэр. Тэгсэн дөрөв гадуур ингээд явж явах хүн мартагдчихдаг байхгүй юу. Тэгэл ингээд ард түмэнтэйгээ ингээд сайхан сэтгэлээ хуваалцаад ингээд сайхан ингээд яаж явах вэ? Айгүй сайхан байдаг байхгүй. Өвчнөө мартчихна, өвчин арилцсан юм шиг болчихно. За яста гараа тосоод яста бүр ингээд сууж байгаа хүнийг л гуйлгачна. Түүнээс ажил хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг би тэгж хэлэхгүй. Миний төрсөн өдрөөр нэг өвгөн маань нэг сургалтын кэсэ авч гисэн байхгүй. Кэсэ өгч. Тэрийгэ тоглох гэж оролдоно. Анхан бүр сурахгүй. Дүү байхгүй ерөөс бүр. Чи энийг тоглодог хүн л ихээр тэрийг тоглолцдог юм биш шүү дээ. Кэсэ тоглодог хүнээр. Тэгэл тэр хүнийг нэг хараад би тэгээ сурцсан. Одоо тэтгэр буусан үед цалин малин энтер буусан үед бол ер нь гайгүй орно шүү. Одоо өөрийн бие дийлжэвэл одоо явна л гэж. Одоо дийлэхээс дийлэхгүй хүртэл явна яг ард түмний баясгал тэгээ бас өгүүлтийн ард түмч. Чи ажилдаа гарах болоогүй юм гэсэн болоогүй. Жаахан дулаарга гэл би тэгдэг байхгүй. Хүсдгийг хүмүүс. Одоо морин хурал би их сонирхоод хамаа бас авахсан гэж бодогдсон миний бодогдоод байгаа тэр өсгөгч байна. Кайсаа өгч юм бүр оргийн авахсан гэж боддог. Тэгээд одоо чадал хүрхгүй.
Одоо жишээл бол төрдвөлэх гэж бодъё л доо тийм ээ. Тэг чин би бол автобусан суугаад. Тэгээ автобусан сууж яваад энэ зах махаар яваад энэ хороолуудаар гэр хорооллуудын борчуудын хороолуудаар яваад амьдралыг нэг хараасаа гэж боддог. Дээдүүлэг тэгжл нэг яваас гэж боддог. Миний ардын сэтгэлд цагаа мишэг царай итгэд дүүрээ монх тэнгэрийн онгон цэнхээ морангоди нэг автобусанд явж байхад би айгүй гомцсон. Нэг эрэгтэй настай нас тогтсон надыг гудамжны гуйлах чанга гэж нэг муухай ашигласан. Урдуур нь гараад буусан чинь надыг ерөөсөө ингэж хараад нэг гуйлах чинь биш тэгэхгүй. Та юу яриад байгаа юм бэ? Би танд гим хийгээгүй ч тэгэхгүй юу гэсэн чинь. Муу гудамжны гуйлах чинь чамайг мэдэхгүй ш. Мэдээ ш тэгээд ингэ ашгараад. Тэр надад айгүй хачин санагдсан. Айгүй гомдолтой санагдсан. Би тэр хүнд гим хийгээгүй. Одоо дуу нэм хэмсэн шинээр ард түмний сонирхдаг ямар дуу байна, эх орны дуу байна, ардын дуу байна юмнуудад хөгжмөө хүртэл одоо өшөө бас хөгжмийнхаа зэмсгийг нэмэх одоо бүр тэр үтгэл одоо өсгөгч нь тэр нэмээд микрофонтой энэ тэр тэгвэл хувцсаа хүртэл одоо өшөө сайжруулад юмаа дээшлүүлэх юмсэл гэж бодож явдаг. Хамгийн гол нь эрүүл явах хэрэгтэй. Тийм л юм одоо ард түмнээсээ хүсэж эрүүл байгаарэ гэж тэгжээж аз жаргалтай амьдрэх шүү дээ.